Сайн бацгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө видео бичлэгээр бид нэр HTML хэлээр хэрхэн анхны веб хуудас хийх талаар тайлбарлая. За HTML хэлний нэг онцлог бол HTML маань өөрийн гэсэн таг дээр хамаг үйлдэлүүдээ хийдэг. За үүнийхээ тулд эхлээд HTML гэсэн тагаа бичиж өгнө. За үүнийхээ дараагаар HTML тагаа хаасан ташуу зураастаа HTML тагийнхаа хаалтыг бичиж өгнө. За ингээд HTML бичих үндсэн эхлэл төсөл 2 код маань харагдаж байна. За энэ дээр бид нэр юу нэмж хийх үү гэхээр дараагийн хийх үйлдэл маань HTML-ийн head гэсэн тагийг ашиглана. За head гэсэн таг дээр бид нэр HTML-ийн гарчиг хэсгийг оруулж өгнө. За энэ хүү гарчиг хэсэг маань тухайн веб хуудасныхаа tab хэсэг дээр харагддаг байгаа. Гарчиг хэсгийг хийж өгөх тулд бид нэр HTML-ийн title гэсэн тагийг ашиглаад дотор нь тухайн хөгдлөө бичиж өгдөг. За жишээлбэл бид нэр энэ хүү жишээн дээр pro-easy begin гэдэг тайтлыг бичиж өглөө. Одоо бид нэр 6 дугаар мөрний араас HTML-ийн дараагийн үндсэн дээр хуудас дотор хийгдэх үйлдэл болох body хэсгийг бичиж өгье. Body буюу одоо үндсэн хэсгийг бичихын тулд бид нэр body тагийг ашиглаад үйлдэлийг өстэй байгаа. За body тагаа дуусгаад хааж бичээ. Body-гээд ташуу зураас тавиад body-гээ бичээд дуусгана. За энэ хөө body дотор одоо бид нэр гарчиг хэсгээ зарлж өгөх ёстой байгаа. За гарчгийг бичихдээ хамгийн гол нь HTML хэлэн дээр H1-ээс H5-ын хооронд бичих боломжтой байдаг. За H6 хүртэл бичнэ. За ингээд H1-гээ зааж өгөөд дотор нь my post header бичиж өгье. За тэгээд H1 буюу гарчныхаа тагийг header тагаа хааж өгье. За үүнийхээ дараа анхны параграф буюу өгүүлбэр бичгийн тулд бид нэр p гэсэн тагийг ашиглана. p тагаа нэгэд хааж өгнө. Одоо нэгсэндээ p тагаар ихсэн бол p тагаа ташуу зураасаар хааж өгнө. За энд my post paragraph гэсэн текстийг бичиж өгье. За энийг ажлуулыг бол бид нэр Macult-ийн систем дээр бол run without debugging дарна. За Windows үйлдвэрлэлийн системийн ялгаагүй энэ програмаар ажиллана. Одоо энэ хүү командын дагуу ажиллах боломжтой гэсэн үг. За ингээд текстээ энэ хүү бичсэн HTML файлаа хадгалж байна. Post Pro гэдээ хадгалчээ. За ямар веб хөтчөөр нээх үү гэж сууж байна. За одоо веб хромоор нээ. За хором дээр ингэж харагдаж байна. За энэ хүү бичсэн кодыг бод жишээтэй хамт тайлбарлая. За HTML хэл маань HTML тагаар эхлээд HTML тагаар дуусна. За дуус тагийг маань ташуу зураасаар бичиж өгдөг. За дараа нь болохоор HTML-ийн гарчиг буюу pro-easy begin гэдэг үгийг head хэсэг дотор бичигсэн байгаа. Энэ бол тухайн веб хуудасны толгой хэсэг байгаа. Одоо тийм үү? Үндсэн гарчиг хэсэг гэсэн үг. За энэ дотроо title гэсэн төлхөр үгийг тагийг ашиглаад дотор нь pro-easy begin гэж бичиж өгч байгаа. За HTML-ийн нэг онцлог бол тухайн тагаар эхлэх юм бол тухайн тагийг заавал ташуу зураас бичиж хааж өгдөг байгаа. За яг энэ уламжлалаараа бол head тагаа хааж өгсөн байна. Title тагаа нэгээд хаасан байна. За дараа нь болохоор body буюу одоо үндсэн веб интер хэсгийг body таг дотор бичиж өгч байна. За энэ хөө body таг дотор бичихтэй болохоор гол ялгаа нь юу байгаа юм бэ гэхээр body таг дотор бичиж байгаа H1 гэсэн таг маань болохоор header 1 буюу header 1 төвшний өндөртөө гарчгийг бичиж өгч байгаа. My post header гэдэг бол одоо энэ дэр харагдаж байна. За дараа нь p маань тухайн параграф буюу өгүүлбэрийг хэлж өгч байгаа. P-гээ бичсэн бол P-гээ хааж дуусгах ташуу зураасаа дуусгах хэрэгтэй байгаа. За энэ дээр my post paragraph гэдэг маань энэ дээр хэвлэгдэж гарч байна. За ингээд энэ хүү програм маань ажиллахаараа энэ хүү веб хуудсыг бүтээж ийн гэсэн үг. Тэгэхээр маш энгийнээр бол бид нэр веб хуудсыг HTML хэлнээр бүтээх боломжтой.
Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Бороо ижээ суугаа subscribe хийж дагаарай.